Гожуужийн маань Арслантай гүр оюутны хотхны байршил чин салбараа нээсэн байна. Энэ салбарын онцлог нь шарсан дахианаас гадна Солонгос бол гардаг болсноороо онцлогтой байна шүү. Мэдээж бүх хоолнууд нь хөрвөлтөөр авах боломжтой. За тэгээд өмнө нь хөрвөлтөөр л идчихсэн бол энэ удаа бид очиж идэж үзлээ. Гожуугаас маань биднийг 7 нэр төрлийн хоолоор дайлсан. Эсгэлэн кимчиний антар баяжуулсан кимжижигээ, аманд ороод бутарч уусах кальбижим, олон төрлийн хачир мах будааны ослол бибимбап, амсах төдөд халуун жинжүүний ам цогох тагтурээсэн. Мөн мэдээж эдний брэнд болсон янням чикен. Өөр сонирхолтой юм бол Монголд анх удаа халуун ногоотой хоорой чизээр бүрсэн шарсан дахиа идэж үзлээ. Амт нь төсөөлөгч байстай бүр ахиад мар санагдчихлаа. Би өөрөнийг буцаад очт юм уу гэсэн чинь мөнгө очууч чикен гэдэг аппликейшн байгаа. Аппликейшнээр нь захиалал хөрвүүлээд авч болох нэ. Эднийх бас рилийн уралдаан зарласан байгаа юм байлээ. Шинэ салбараар нь үргэлжлүүл Солонгос бол шарсан дахиатай эдингээ уралдаанд нь оролцоод iPhone 17 хожоорой. Шинэ салбарын хаяг байршил нь Арслантай өөр оюутны хотхон шүү. За тэгээд чикен мэгжүүгээ бэлдээ кино үзэж угаасаа гоё шүү дээ. Ингээ бүгдээрээ бичлэгээр өгөөрцгоё. За тэгэхээр Kingdom цуврал маань тухайн үед гал гарсан 2 бүлэг гаргаж чад араас нь Ancient of North гэх бүрэн хэмжээний кино гаргасан. Ерөнхийдөө цувралын цаг үеэс 10-аас 15 жилийн өмнөх үйл явдлын дүрмдэг ба манай 20 дугаар бүлгийн төгсөлд гарч ирсэн шинэ дүр болох Ashen гэж хэмбэ. Зоминуудтай ямар холбоотой талаар гаргах нэ. Тухайн үед Тэзуна Жужихүүн гэж жүжигчид дээр нэмэгдээ Чонжионыг оруулж ирсэн нь Шарус босдол авч ирсэн да. Бидний сайн мэдих одноос ирсэн миний хайр цэгэр тэнгисийн дом гэх мэт драмуудын гол дүр гэдгээр маш сайн мэдих баг. Ер нь романс, акшн, комеди юу гэдэг ямар ч дүр төврөө тоглолцдог Солонгостой Аз иргэлийн жүжигчин гэж байгаа. Харин Ancient of North бол ихчийн өрмөс дөрүүдийн цуглуулгын шин салхи оруулсан ба сонирхолтой кино болсон. За ингээ бүгдээрээ лайкад арж аваад бичлэгэндээ орцгоё. Кино маань эхлэхдээ тухайн цаг үеийнхэн гол үйл явдал харуулах гээд байгаа зүйлсийн талаар товчгоон тайлбар гаргана. Тэгэхээр энд харагдаж байгаа бичигт Япончуудын довтлогоо Чусон улсын өмнөд нутгийг сүрүүлж орхисон. Одоо харин Чусоны умард газарт дахин нэг шинэ аюулт шурууд игдээд байна. Амнаг мөрний хойно орших манжийн тал нутагт байсан жүрчдүүд Пажо мөрний сав газар цуглаж эхэлжээ. Тэд аимшигтай хүчрхэг Пажовын овгийн тугийн дор нэгдсэн байна. Энийг товчхон тайлбарлавал ерөнхийдөө Чусонууд маань Япончуудтай олон жил дамсан дайнтай байгаа хажуугаар нь улсынх нь хойд хэсэгт манжаас гаралтай нүдэлж овгоо сууршаад эхэлсэн. Энэ овгийнх нь нөгөө хүн амбахтай чил ам ихтэй гэдэг шиг цөөхөлхнээ мөртлөө нэлээд хүчрхэг зэрлэг гарууд юм байна л да. Цааш уншвал Пажовын овгийн сэжигтэй хөдөлгөөн санаа зовсон Чусоны дайчид тэдний хянахын тулд өөр нэг зөрчид овгийн бүлгийг тагнаа ажиглаж эхэлжээ. Тэд бол Чусон нутагт амьдардаг Сеон хэмээх зөрчид угсааны хүмүүс байв. Тэд Чусон улсад 100 гаруй жилийн турш амьдарч ирсэн тул одоо жинхэнэ зөрчидийг тооцохдохгүй атлаа Чусончууд дач хүлээн зөвшөөрөгддөггүй байв. Иймээс тэдний бүгд ад үзэж гадуурхдаг байлаа. Тэгэхээр дээр дурдсан зэрлэг овгийнхтой угсаа гарал нэг мөртлөө олон зуун жилийн өмнө дайнд ослогдож ирээд эднээс суурьсан хүч чадалгүй дороо овг бас байгаа юм байна л да. Мань сэргүүд нь гадуурхагдсан овгоо ашиглаад нөгөө зэрлгүүдэд танзаж тагнаалгаа юм байна. Тэгэхээр кино маань ерөнхийдөө Чусоны хойд хил дээрх цэргийн бааз болон хүчрхэг нэг овг, сул дороо нэг овгийн хүрээнд л үйл явдал өрнөхнэ. Энэ үед манай ханхуу манхун нусан чав гэсэн болохоор дурсаач чирэггүй гэсэн үг. За тэгэхээр дээр үеийн агуун хадны бичээ сүг зураг зэргийг харуулсаар кино маань эхэлнэ. Хадны сүг зураг гэж бодоод үзтээ манайхаа. Чулуун зэсгийн үе мүй санаанд орж байгааз тэгсэн энэ зурган дээр нь өнөө алдарт амь оролт цэцэг маань гэгэн дөрөөрөө сийлэстэй байна. Цаашлаад энэ цэцгийг буугаад иж байгаагаар дүрслэгдээд хадны зураг маань шугууд явж був амьд бууруу шилжихэн тэр. Өнөө ирээд олдгүй ховор цэцэг маань энэгээр дүр урагчиж. Навчин доор нь байдаг өтний өндөг мөндөг бүр тэр чигээрээ. Тэрийг идээшилж явсан буг олж идээд удаачгүй татханаад унаад өгнө. За тэгээд мэдээж биеэр нь өтмөтгүйгээд ирээд босоол ирлгүй яах вэ? Амилсан бог маань давраад бүхэл бүтэн барлуу дайрцсан нааж. Ингээ мэдээж барандаа алуулна штт. Харин халдвартай бог идсэн бар маань одоо яах нь мэдээж зүйл бизээ. Тэгэхээр зомбины халдвар маань хаанаас өмнө хамгийн анх ингэж тарсан байх нь. Тахлын үе шатыг дүрслэн зурсан хадны бичээсийг хараад яваад байсан хүн нь жаахан охин байж таарлаа. За ингээд танилцуулга маягийн хэсэг маань дуусч кино гол үйл явдал руугаа орж ийн. Гол үйл явдал маань хилийн ойр орчимд хүн орохыг хориглоод тусгаарласан нэг ойгоос эхэлж байгаа. Саяны бугыг агнадаг барын ойл юм байна л да. Цэргүүд энэ аваар эргүүл хийж яваад бөөн хүмүүсийг хятад махан овоо босгоцсон байхыг нь олж хархан тэр. За ингээд бөөн юм болоод баазад мэдээ өргөлөөр дахиулдаад эхэлнэ. Хориотой хоолнд аллаг гарсан тухай ойр аваар нэг яриастай. Уг нь энэ уул руу орсон хүн гарч ирдэггүй, дотор нь ямар нэг араатан байдаг гэд ойрын 100 жил хинж ороогүй байхгүй юу?
Аллах гарсан дуудлагаар баазын ахлагч эдрэн цуглаа бөөл мөрдлөг болж байна. Тэгсэн нөгөө манай ханхүүгийн талд ордог ордны шүүх амны жанжин маань энд явж байна. Ягаа хатны иргийг ухаж төнхөж яваад байсан да. Манай хүн залуудаа хилийн зэргийн агуурл байсан юм шиг байгаа. Цэргийн газар дээр хурц ирээд харсан чинь энэ бөөнөр нь хитсэн хүмүүс нь гайваас нөгөө өвчрхэг зэрлэг овгийнхан болж таарлаа. Нэг нь өгөхтэй гинт хэрэгнийх л болтой шүр сувчиг имийг тас хатгаал өгчөж. За тэгээ ойр хаваар аль хэдийнэ цуу яриа тарахад эхэлсэн чинь зэрлэг овгийнхаа энэ талаар олж мэдгэн цаг хугацааны л асуудал. Мэдвэл жинхэнэ игүүд нэгээ цусооны цэргүүд сандралдаж эхлэлгүй яах вэ? За энэ хооронд нөгөө гадуур хөгцсөн сул дорой овгийнхныг маань харуулж байна. Энэ овг маань цөөхөн хідэн хүнтэй. Ихэнх нь л хүүхэд эмэгтэйчүүд. Ойр хавийн тосгоныхнаа нэрж мах авахдаа санаандгүй ачаанд нүрсэн овгийн эрэхтэрүү бүр нулимжаах жишээ нэ. За тэгээд хальт хөрсөн төдийд сэжигэл цэрвээд өмөх мах хаж өгөхт нь цаад эдэн учиргүй баярлаа найрлж явах жишээ нэ. Ер нь бол хамаг олсон орлогоо алб говчурд өгөөд өөрсдөд нь үлдэх юм байхгүй их л ядарсан овг юм байна. Овгийн хэдийг найрлаа сууж байхад нь киноны ихэнд гарсан жахан охин гадуур тэнж байгаа л ирсэн бололтой нууцаар орж ирж байгаа нэ. Энэ охин ч одоо манай киноны гол дүр болох айшин шүү дээ. Мэдгүй нөгөө хориотой болоор хисж яваад ирсэн юм байна л да. Ингээд аавда баахан загнуулж байгаа. Энэ хэд маань хорио тогтоосон газраар явж байгаа цэрүүдэд баригдвал өршөөлөх учраас аав нь бөөн юм болно шүү дээ. Охин болохоор амин оролдог цэцний талаар сураг сонсцоо амхандаа хүнд өвчтэй байгаа ээжтэй авч ирэх гэлгүйгээд байгаа байхгүй юу хөөхөө. Аав нь бол ахиж тийшээ зүглэхгүй шүүгээл эрс эсрүүцээстэй. Мань хоёрыг ингээд сууж байхад нь овгийн өдөр хилийн цэргүүд давхиж ирж байгаа нь харагдаж хүүхэд хөвгтгүүл мөрөөс өгдөөд бөө юм болов. Ашины аав нь энэ овгийг толгоолдог ганц хүн юм байна л да. Ингээд гинт ирсэн цэргүүдэд аль байдгаал байрж учир явдлыг асуухад өнөө ойд гарсан алхахын хэрэгээр ирсэн болж таарлаа. Хүчрхэг овгийн хэсэг хүмүүсийг чусууны талаас хийцнийг мэдвэл бөө юм болно ингээд цэргийн жанжиныг санаа өөртөлж лиднийд ирж. Цэр нь юу вэ гэхээр Ашины аавыг гол гатлуулж нөгөө зэрлэг овгийнхаа сүрсэн тосгонд очиод хэсэг хүмүүс хориотой болон давраад барын хоол олжээ гэх цуурхлыг тарах. Ашины аав цэргийн ярианд гайсан ч өөдөөс нь үг хэлэгч ирэхгүйгээс хойш харин зориулж хэлсэн хэдий үг нь хизээ энэ овгийнхныг чусооны иргэдэж хүлээн зөвшөөрж алб гучураа багасгах вэ гэдэг асуулт л байлаа. Жанжин өөдөөс нь төвчээртэй хүлээвэл аяндаа бүтнэ гэж хайл яваад өгнө. Ашины аавд ийм даалгавар өгчөөд өгсөн хүмүүсийн хэргийн мөрдгөр жанжин маань баазд ирсэн байна. Энэ цогцууд нь хэдийн амжилт хураасан хойно баранд хазуулсан болохоос яг өхлийн шалтгаан нь хүний үйлдэлээс л үүдэлтэй. Ингээ мань жанжин угаасаа мэдчихсэн болохоор арга хэмжээ авдгаа аваад эхэлсэн шүү дээ. За тэгээд 10,000 нүүдэл чинь нэг дор цуглавал тэдний хинж дийлэхгүй гэж хэлэхдээ зэрэгцээд би тэд нөгөө алдарт зэрлэг овгийнхонтой танилцсан. Энэ хэд чусууны хойд хилээр суурьсан бүх нүүдэлч овгийг эзэлж удирдлагатаа оруулаад улам хүчрхэгжээд байгаа юм байна. Урд талаасаа Японд эзлэгдэж ядж байхад хойд талаас нь зэрлэг жүрчүүд хөдлөөд эхлэвэл энэ улсад юу болох юм гээд энэ хэргийг тас нуух тушаалыг жанжин маань гаргаад авсан. Одоо яг ямар балан амин зүгээрээс нь зөрчдийн хүмүүсийг халаад уулан тасныг олж уулзах гайл явж байна. Тэгсэн чинь мань хатны төрсөн ах энд дураараа дөргиж гинөө. Цуврал дээр хатны талын хамаатнууд улсдаа нэлээд нэр хүнтэй овг болгон дурддаж байсан да. Хатны ах дайнд явахаас болдож энэ алсгаас ирчээд овгийнхоо нэрийг барьж томроол яваад байгаа юм байна. Мань жанжин харин бултаж яваа бол тэгээ томото байхыг сануулаа л явлаа. Ингээд уулнаас олон цогцуудаа бүгдийг шатааж устгаж байх оронд нь өнөө зэрлэгүүд аль хэдийнэ хөдлөөд эхэлсэн цэргийн баазыг холоос ажиглаа зогсож байх жишээ нэ. Харин энэ хооронд Ашины аав гол гаталд цуу яриа тарах бэтгэлээ хийгээд байж байна. Том охин Ашин нь дими юм хилээ хойноос нь чарах уцалтаастай. Энэний оронд бөөнөрөө гол гатал зэрлэг овгийнхонтой нэгдсэн дээргүй юу гэхэд аавынхаа санаагаар бол эрт үеэс л бидэнд тусалж ирсэн чусооны улсаас урууж болохгүй гэх жишээ. За ингээл гол гатлахаар яваад өгж байгаамаа. Эдний ээж нь би муутай байгаа гэж хэлжсэн да. Яж хаад аавыг нь эзгүй оронд улам өвдөж сандаргаад Ашин маань өнөө цэцгийн хонос хориотой уул руу гүүгээ явчлаа. Харин аав нь голын цаадаг тосгондоо очсон ууланд амьдардаг барын талаар үлгэр домшгөл ярьж өгч байна. Цаад тосгоных нь шаал өөр аялгаар ярьд юм байна л да. Ах бол эдний хилийг гаргахгүй юм байна. Угаасаа гарал нэгтэмчэндээ. За ингээ яриа сууж байхад нь хажууханд нь өнөө овгийн тамхтай хідэн хүн хүрээд ирсэн. Худлаа яриа тараавал амиг чи аван шүү ухааны хэлснээр нээх юугүй нэхэн тэр. Энэ хооронд Ашин маань нөгөө цэцгээ олцсон агуу төрж ирээд заагаар зүлгөө маягийн битсэн байсныг уншаа сууж байна. Харин энд юу болоод байна вэ гэхээр хилийн цэргийнхээ иргэдтэй нээлж хориотой болонд бар агных нэрэлэр огтоо бол зэрлэг овгийнхны тагнуулуудыг барьж авах гайл агш байгаа. Ингээ барын анги нэртэй нүсэр юм болноо. За тэгсэн хэрэг явдал буруугаар эргэж өнөө баарын жигнэсээ гарч ирж галзуурсан юм шиг хүмүүс рүү дайрч тас татаал юм агнах мантай. Тэнэг том зэрлэг бар байгаа юм чи.
Жанжин ч ухрах тушаал өгч жирийн ирэг цугтахтай зэрэгцээд дундан байсан зэрлэгүүд гүйлдээд эхэллээ. Энэ хэдэн зэрлэгүүд ууланд үнэхээр жинхэнэ бар байсан хэсэг шалахаар ирээд харин цэргүүд нь энэ хэдийг л барьж авах зорилготой байсан юм байна л да. За ингээд цэргүүд зэрлэгүүдийн хойноос өгөөд зэрлэгүүд нь барын хойноос өгөөд заваарсан л юм болж байгаа. Уг нь энэ хэд энгийн барыг бол дорн нухт юм байна л да. Дааш нөгөөг нь халдвар аваад дийлдэгэ болцсон бар штэ. Ингээ энийг арай гэж нэг юм дарж авч байгаа. Босч ирээд гизийг хүлээд үзэхэд хідинэ дотор ирэхнүүд нь ялсраад өмхирсэн нүдэндээ ч тэхээргүй. За тэгээд ямар тач бар алахын хувьд бол алсан юм байж. Тэгвэл ядаж үлдсэн цогцыг нь яасан гэж зэрүүдээс асууж байна. Жанжин маань харин хориотой уул руу нууцаар орсонд бол манай улсын хуулиар шийтгсэн айлгүй. Өнөө зэрлэг нь танай газар дээр манай аханд зүгсэн тул цусан хөшөө аавн инээ тэрэгч айл явлаа. Энэ үеэр Ашин маань харин уулнаасаа бууж явааны нэ. Буух замд нь ном сумаар харуулад өгсөн зэрлэг овгийн хүний цогц таарахт нь манай хүн сум руу нэг сайн хараал авлаа. Энэ хооронд харин өнөө зэрлэгүүд маань ягаад ч юм дүв зүгээрээс Ашины овгийнхан дээр хурж ирээл хядаж гарлаа. Ир юм хөксөн залуу гэхгүй зам таарсныг нь хятаад ах юм. Ингээд Ашиныг уулнаас бууж ирэхэд овгно гэж үнсэн товргол ухтаж авах нь тэр. Гэрийнхнийг нь нэгж үлдээлгүй хятаад цогцуудыг нь модон төлгөө хайчжээ. Манай хүн юу болсныг ч ойлгохгүй ганцаараа баахан уйлалгүй яах вэ? За ингээд хилийн цэргийн бааз руу ойр ганцаар явлаа та. Өнөө жанжин дээр очиод овг нь тэр чигтээ хэтуусныг хэлж өшөөг нь аваад өгөөч гэж гуйж байгаа хөөрхий. Оронд нь би юу ч хийсэн хамаагүй бүгдийг хийнэ. Тийм болохоор хэдэн 10 жилийн дараач байсан хамаагүй заавал аавынх нь өшөөг авч өгөөч гэж байна. Угаасаа эдний аав чусооны цэргүүдэд насаараа үнж авсан болохоор энэ зэргийн юм гуйх хэрэгтэй байхгүй юу? За ингээ одоо шууд дайрах боломжгүй ч цаг нь ирэхээр заавал өшөөг нь авч өгөө гэж жанжин маань Ашиныг өөрсөд дээрээ авахар боллоо. Ийхүү манай хүн хилийн тосгонд ирээд гахаан байранд толгой хорогдохоор болвоо. Хар нэлхаараа юу л үдчивтэй бурхан минь. За тэгээд юу ч хамаагүй хийн гэсэн болохоор цэргүүдийн хувцаг угаахаас ахуулаад хар бур ажил бүгдийг хийж эхэлнэ. Хажуугаар нь бас зүгээр байхгүй сур мур харав сураал байгаа. Өдөр нь хар ажил хийчээд шөнө нь бас өөртөө зэвсэг бэлтгэхийн хажуугаар гол гатал зэрлэг овгийн цэргийн баажийн зохион байгуулалтыг тэмдэглэж аваастай. За ингээд ойд нууцаар сур харваж амтаа агнах бэлтгэл хийсээр он цагч уурсаж Ашин маань эмийн зэн төрлөө. Зүгээр бодон гахааг духан дунд нь ганц харваал алдаг болсон байгаа. Манай өнийг жаахан охин байхаа болоод өсөөд ирсэн чинь ойр хавийн өлөв долов хийсэн зэргүүд бас зүгээр айлахгүй маа. Амьдарч байгаа газар л шүн орой гэтэстэй. Уг нь бол ганц муу зэргийг дорн ногчгож чадaltaй болсон ч яалч чусооны зэргийг алчвал өөрт нь сайн болохгүй бол тэгээл шүдэ зугаал өнгөрөхөөсөр сонголтгүй. Ингээд тохиолдож болох бүх хэцүү зүйлсийг төвчхийн зэрэгцээ зэрлэг омгийнхны танцсан мэдээлэл жанжинд аваач өгөх гэх мэт зүйлсийг хийсээр л өдөр хоногийг өнгөрүүлж байна да Ашин маань. За тэгжээтэл Япончуудтай түр хийсэн инхийн гэрээ цуслагдаж чусон руу ахин дайралт хийснээр хилдэрэг цэргүүд урагшаа дайн дуудагдаад явхаар болох нь тэрэ. Тэгтээ бас ард үлдсэн зэрлэгүүдэд санаа амарч болохгүйгээд Ашиныг ахин гол хатлуулах арлуулав. Яаралтай мэдээ авсан цэргүүд шүн байранд нь ирэхэд зөрүүд нэг цэрэг хувцас өмсөөл гарч ах жишээ. Энийг нь жанжны цэргүүд мэдээгүй юм байна л да. За тэгээ ахиж ийм юм болол алан тална гэж сүрдүүллээ. Энэ удаа Ашин маань холоос ажиглах биш бүр цэргийн бааз руу нууцаар нэвтэрч байр байдлыг ажиллахаар болж л дээ. За тэгээ шүн донд баазын дотгошоо шургаал ороод ирж байна. Энэ хавар явж байгаад нэг агуулгах шиг газар руу хүн орохыг хараад араас нь дагваа. Тэгсэн чинь нөгөө хүн нь агуулгах руугаа явж ороод юмны доор шургаад орсон байсан хүнийг чирж гаргаж ирээл амруу нь хоол цутгаад байна шүү. Нөгөөх нь холоос харахад хүн гэхэд хэцүү юм. Амруу нь хоол цутгачаал яваад өгтний дараа буцаал нөгөө булан руугаа эвгүй мөлхөөлцөтгээд байна. Энийг нь холоос харж байсан Ашин маань хүн явсны дараа симэрхэн гэтэд ортлоо. За тэгэл ойртод ирсэн чинь бурхан минь. Нөгөө хүн гэхэд хэцүүхэн амтан чинь манай хүний аав нь байсан байж таархан тэр. Зэрлэг овгийнхаа аавыг нь барьцааж дөрвөн мөчийн таслаад энэ олон жил ингээ амьд байлгаалсан байгаа. Өөрийн овгоосоо урвсан туршуул гэж шийтгэж байгаа нь энэ гинэ. Манай хүн нүдэндээ ч итгэсэнгүү. Нүд халтармаар болсон аавгаа хараад өстө бай сууж ядж байна. Хөөхий яах учраач болохгүй дүн гинжийг нь суглах гэж ноцолтой бастай. Гэтэл аавынх нь амнаас үг гарч байна. Охин ойртод одоо гэртээ харьяа гэхэд өөдөөс нь намайг алаад өгөөч л гэж байна. Дөрвөн мөчөө тастуулаад энэ олон жил угаацаа арал хоолж нөхөн твтэж байсан хүн аргачгүй үстэй тэгээд. Ашин маань юу ч гэсэн аавыгаа зэрлэг овгийн отгоос аваад гараад ирлээ. Өөр дээр нэвтэх аав нь энэ бүх зовлонг нь дуусгаад өгөөч л гэж гуйгаастай. Ингээ өөрийн гараар эцгийнхээ зовлонг дуусгаж өгөөд жаал боллоо. За ихч бол өдийг хүртэл ёстой хоншиг номхон хөлцөнгөө амьдарч байсан штэ. Одоо жинхэнэ хүн алж хүрээ тална. Өнөө зэрлэгүүдийн отхыг шатааж хачаал цэргийн бааз руу явлаа.
Замдан дайн дуудагдаад явж байгаа жанжин болон хатны ах эдэр тааралцж байна. Манай хүн багтаа ууланд хорогцсон хүний бие зоогцсон байсан сумыг тогтоож хараад байсан да. Тэр нь хатны ахын сум болохыг мэдчихэж байгаа. За ингэж чусууны талаас анх зэрлэгүүдийг хороож ихснэг сэжиглээд цэргийн бааз руу нууцаар орж ирж байгаа юм да. Ийхүү хамаг хэргийн бүртгэл эдрийг ухаж уншиж байгаад өөрийнхөө овгийг яагаад итүүлсэн шалтгааныг эцэст нэг олж байгаа нэ. Дээр үед тахал авсан барыг алаад буцаад авахдаа өнөө зэрлүүд чи эргэж ирээ цусуу ушаа авны дэрэж байсан да. Тэгтэн цэргийн жанжаа ашины овгийн тэмдгийг харуулад танахны хүмүүсийг хороосон газраас үнийг олсон гэж хэлсэн юм байна штэ. Тэгэхээр хатны ахын хэргийг шууд ашины овгийнх руу буцсан бос таарж байгаа. Инхээр чи нөгөө зэрлэгүүд нь ашины овгоос ирж өшөөгөө авалгүй яах вэ? За тэгээд ашин маань өнгөрсөн хугацаанд шал буруу нэдээр ажиллаад тэсэхгүй юм болгоныг төвчж ирснээ сая л нэг юм ойлгов. Ингээд жинхэнэ үш хонзон буцалж эхэлт юм багаас тээ. Нөгөө байрандаа эргэж ирээд өдөж хоргоодог цэрэг мэргээс ахуулаа бүгдийг нь алж эхэлж байгаа. Инхдээ зүгээр алаад өнгөрөөхгүй. Мэдээж өнөө цэцгийнхээ ижидийг гаргана. За ингэж л чусооны хойдлоор тахал тархаж эхэлж байгаа юм да. Манайхан тахал яаж хурдан тархдгийг хэлүүлдэг юм мэднэ. Цэргийн баазад байсан хүмүүст орхноо хувраал гүйлдээл эхэлж байгаа. Харин игч мэн дайны өмнө халдварыг яаж усаар нэг тархаахгүй авч үлдсэн бэ гэдг л сонирн байгаа. Гэсэн чинь нэг сонирн биш байсан юм байна уу? Угаасаа энэ чинь цэргийн бааз штэ. Хан хаалга сайтай л гэсэн. Мань нэгч дээвэр зогсож байгаа л гарах гэж оролцсон амьд хүн зомби юутай байдгийг харуулж алаалсан байгаа. За ингэж бүхэн хувирс дуусаад хамгийн сүүлд амьд үлдсэн нэг зэрэг нь арай гэж дээвэрлээ авраал ирэхэд нь гарлуу нь харуу цус гаргаж байгаад үнрээр нь хуран цугласан зомбинуудаа шатаач хаяал тахал цаашаад хараагүй юм байна л да. Цэргийн баазыг тэр чигтэн дуусгачаал эргээд хилийн тосгондоо ирвэ. Энэ бас нэг цэргийг амьдаар нь олцолчих. За тэгээ нөгөөдгөө жирээл хаашаа ч юм явлаа да. Игчийг зөрсөн газараа эрэхтэй зэрэгцэл улирал солигдож нүднийх нь өмнө овгийнх нь 9 мэд ирүүл сарвал инээгээл огтхон тэр. Манай хүн гэртээ ороход ах дүүнэр нь инээлдэл гэсэн шалан дээр нь үхсэн амт хөвтөж байх юм. Ахад юу ч идээгүй байхын гэхдээ зэрэгцэл саяын гоё үзэгдэл зүгээр игчийн төсөөлөл байсан болж таарваа. Яасан бэ гэхээр мань хүн анх уулнаас бууж ирэхдээ овгийнхныхоо бүгдийг нь эргүүлж амьлуулаад зомби болгоод хувиргацсан байдаг нас. Ингээ энэ хэдтэй амтны мах авчирж өгөөл байдаг байж л тээ. Одоо яг хүсэж байгаа хүний махыг нь аваад иржээ. Игчийн нүдэнд бол овгийнх нь урдгийн шиг ял ирүүл сарвал харагдаад байгаа. За ингэж гэрийг нэгэ хооллжоод ус сансан хүмүүсийнхээ араас хот руу явлаа да. Өмнөх цувралын маань ихэнд хааныг амьлуулдаг ахлах хотож байсан штэ. Мань ашин тэр хотчод анх цэцгээ өгөөд хэрэглэх заавар эдрийн зааж өгсөн болж таарваа. За тэгээд чусооноор нэг тахал тараах аргыг зааж өгчөөд дараа нь өнөө зэрлэг овгийнхоо толгойлогчдоор ирж харуулж байгаагаар киноман дуусч байгаамаа. Тэгэхээр үндсэндээ игчийн гэрийг 50 сайхан амьдруулж байсан бол чусон даяараа зомбихгүй л байх ажтэй.